За яг одоо Хятадын үндэсний цөөхөн 12 дахь уламжлалт спортын наадмын банжо гэдэг бүхий барилдаанд болж байна. За банжо гэдэг бол хотон үндэсний бүхий барилдаан. Дурмын хувьд бол 1 оноо болон 3 оноо гэж ангилдаг гэж байна. За өрсөлдөгч бөхөн нөмөрч нөрж дарж унах, гар газар шүрэх, өвдөх сүгдөх, талбайгаас турж гарах зэрэг болон торгуулд бол 1 оноо авдаг. Харин өрсөлдөгч бөхөө унгахдаа өөрөө босоо үлдвэл 3 оноо гэх мэтлэн болдог юм байна. Дөрвөн жил тутамд 1 удаа болдог уг наадмыг ээлжээр зохион байгуулж байгаа. Хайнаа мужиг төлөөлөн оролцож буй Вэнхмэнд уг наадмын банжо гэх бүхий барилдаанд нэг төрүүлж 2 үзүүлсэн өндөр амжилттай ачээ. За нэг төрүүлж 2 үзүүлсэн гэхээр энэхүү наадмыг хамгийн анх хэдэн жилийн өмнө оролцож байгаа? Би 11 онд хамаагүй барилдчихсан. Тэгээд хамгийн анх төрүүлсэн үү тийм үү? Тий, хамгийн анх төрүүлсэн. Одоо 4 дахь удаа оролцож. Тий, 4 дахь удаа оролцож. Таас өөрийнхөө хэдэд бүхийн амжилтыг хуваалцаач. Хэдэд бөхөр аврагын уралдаанд 10-аар төрүүлж байна. Олон улсын тэмцээнд. Олон улсын тэмцээнд нэг дэдэлж. Өөрөө бас дасгалжуулагч хийдэг гэсэн тийм ээ. Тий. Өөрөө их сургуулийн төгсөөд өөрийн гошуундаа ирээд дээд думдад нэгэн бөхөр хажуугаар хийж. Жон удааны уралдаанд хайнаа можон төлөөлөд тамирчинтайгаа хамтаар хийж байна. Өөрийн чинь шавнар бас олон байгаа юм тэмцээнд. Тий. Содном Жамс, Идэр Арслан, Эрдэнэ Чуглаа гээд 6 тамирчинтай оролцож байна. Баярлалаа. За баярлалаа. Барилдааны өндөр амжилт. За баярлалаа.